цанаа сонсогчдоо Голомт банкнаас бэлтгэн хүргэдэг подкастын нэгэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаараар бол эдийн засгийн шинжээч Номын Шүр миний би та бүхэнд макро эдийн засгийн таймыг одоо 2024 оны 1-р улирлын байдлаар бол танилцуулна. За зарим одоо сараар шинжилдэг эдийн засгийн үзүүлэлтүүд болох одоо инфляц, экспорт, импорт гэх мэтчлэн үзүүлэлтүүдийг бол бас 5 сарын байдлаар хамгийн сүүлийн үеийн байдлаар бол танилцуулъя. За 2023 оны хувьд бол бидний мэдж байгаачлан бид нар бол эдийн засгийн хувьд маш таатай олон одоо үзүүлэлтүүдтэйгээр бол өнгөрсөн оноо бол үзсэн. За тэгвэл эдгээр одоо жишээлбэл гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд буюу 4.9 тэрбум долларт хүрсэн. За төлбөрийн тэнцэл бол ашигтай гарсан. За тэр дундаа урсгал данс бол сүүлийн 16 жил байгаагүй 212 сая долларын одоо ашигтай бол гарсан гэх мэтчлэн эргэн мэдээлэлүүд бол дүүрэн байсан. За тэгвэл энэ үзүүлэлтүүд маань он гараад ямар хэмжээнд очив. За тэгээд одоогийн түвшин ямар байгаа юм. За тэгээд 2024 оны эдийн засгийн хүлээлт, за инфляц ямар түвшинд очих вэ гэдэг олон улсын байгууллагуудын төсөөллийг та бүхэнд танилцуулъя. За тэгэхээр нэг товчхон 23 оноо дурдах юм бол бидний хувьд бол түүхэн байгаагүй дээд хэмжээний буюу өмнөх оноос 2.2 дахин хэмжээний одоо нөөцийг бол экспортлсон. За энэ дунд бол 69.6 буюу за дийлэнх нь бол COGS чухнуурс. За энэ дундаа 66.7 сая нь бол COGS чухнуурс байсан. Тэгэхээр энд нэг асуулт гарч ирж байгаа. Тэр нь юу вэ гэхээр тэгвэл яаж бид нар 66.7 саяыг бол ингээд экспортлж байгаа гингүүд нөгөө талд манай улсаас худалдаж авч байгаа улсаа. Тэгэхээр хятад бол манай улсын гол одоо экспортын нөөцний экспортын худалдаа авах жаа. Тэгвэл хятад яагаад ингээд өмнөх жилүүдэд бидраас ингээд хамгийн ихтэй 36.5 саяыг авчихсан. За 2022 онд бол 31 орчим саяыг авчихсан. Тэгэхээр яагаад ингээд 30 орчим саяыг ингээд авч ийснаа өнгөрсөн жил бид нар ингээд 66.7 саяыг экспортлж чадваа гэдэг асуулт бол гарч ирж байгаа. За энэ тал дээр нэг товчхон та бүхэн мэдээлэл хүргэе. Тэгэхээр нөөцийг бол ерөнхий одоо хэрэглээний төвшнгөөр нь бид нар эрчим хүчний болон COGS нөөц гэж ангилдаг. За эрчим хүчний нөөц бол нөгөө нэг дулааны цахилгаан станц, за тэгээд цахилгааны их үүсвэр болон голлоо ашиглагддаг. Харин COGS нөөц бол өөрөө дэлхийн гангын үйлдвэрлэлд ашигладаг. Тэгэхээр гам бол өөрөө маш өндөр чанартай юм төмөр байгаа. Тэгэхээр төмрийн одоо хөдрийг хайлуулахад ашиглагддаг. Одоо тэр голлох нөөц бол өөрөө COGS нөөц гэдэг. Тэгэхээр тэгвэл ганган үйлдвэрлэлүүдийн өнгөрсөн он ямар байсан бэ гэдээ хараад үзэх юм бол за түүхэн дээд хэмжээнд буюу хүрсэн. За энэ нь бол 1.8 тэрбум тонн ган болон өнгөрсөн онд дэлхийд даяараа үйлдвэрлэсэн байна. За үүний талаас дээш буюу 55%-ийг нь бол хятад улс дангаараа үйлдвэрлэсэн байна. Тэгэхээр манай улсаас голлон одоо COGS нөөц импортлж авдаг хятад улсын хувьд бол өөрөө гангын үйлдвэрлэлээр дэлхийд хэрэгүүлдэг. За дэлхийд үйлдвэрлэж байгаа гангын талаас дээш хувийг үйлдвэрлэдэг ийм одоо улс байна. За тэгээд цаашлаад яг энэ гангын үйлдвэрлэлийнхаа одоо 90% нь бол COGS нөөц ингээд ашигласан байна. За тийм болохоор одоо өнгөрсөн онд бол хятадын COGS нөөцний одоо эрэлт бол бас нэг талаараа нэмэгдсэн байна гэдгийг бол харж болж байна. За цаашлаа тэгвэл нөөцний хэрэглээг ингээд задлаад хараад үзье л да. За тэгвэл дэлхийд нэг дунджаар 8.5 тэрбум тонн нөөц хэрэглэдэг юм байна. За энэний бас талаас дээш хувийг бол хятад улс дангаараа үйлдвэрлэж дангаараа хэрэглэдэг. Тэгэхээр 2022 оноос өмнөх жилүүдэд бол хятад улс нийт хэрэглээнийхаа 93%-ийг бол дотооддоо үйлдвэрлэж, за 7%-ийг бол импортлж авч байсан. Гэхдээ 2023 онд яасан бэ гэхээр дотоодын үйлдвэрлэлүүд нь одоо буурч за 90% хүрсэн. За цааш эсвэргээрээ импорт бол 7%-аас 10% болж өссөн. Тэгэхээр яг хуваар нь ингээд харахаар одоо 3% өөрчлөлт юм шиг боловч яг энэ одоо хэрэглээний төвшинг нь ингээд хараад үзэхээр хятадын бол импортын хэмжээ өмнөх оноос бол одоо 62%-аар өсч за 2023 онд 474 сая тоннд бол хүрсэн байна. Тэгэхээр энэ бол өөрөө 3% өөрчлөлт бол манай улсын хувьд бол маш их хэмжээний өөрчлөлт. Бид чинь жилд дунджаар 30 орчим сая тонныг экспортлжсэн бол
За Хятадын одоо импорт бол 3%-аар өсгөд манайх бол ингээд экспортлж байгаа дүнгээ бол 2 дахин нэмэгдүүлж чадчихна гэдэг нь бол харагдаж байна. Тэгэхээр Хятадын бас одоо импортлсон гол шалтгаан нь бол бас дотоодын нөгөө нэг уурхаанууд нь осол гэмтэл гарсан. За тэгээд дээрэс нь Хятадын 2060 он хүртэл одоо нүүрс хүчлийнхийг тэг болгох энэ зорилтын хүрээнд болвол энэ одоо хэд хэдэн уурхаануудаа хаасан. За тэгээд дээрэс нь үүнтэй холбоотойгоор бол Хятадын дотоодын уурхаануудын нүүрсний үн бол бас өндөр байсан. За ингээд Хятадын дотоодынх нь нүүрсний уурхаатай харьцуулахад манайх бол бас ингээд харьцангуй хямдхан. За нөгөө талаасаа яг Хятад улсад когсч нүүрс экспортлдог улсуудын одоо үн бол бас манайхтай харьцуулахад жишээлбэл Орос бол 20%-аар өндөр, манайхтай харьцуулахад Австрали бол бүр 2 дахин өндөр гэх мэтчлээ. Тэгэхээр манайх бол ингээд нэгдүгээрт бол маш хямдхан байна. Хоёрдугаарт бол газар зүйн байршлын хувьд давуу талтай байна. За гуравдугаарт бол Хятад өөрөө дотооддоо одоо уурхаанууд нь хаагдсан, осол гэмтэл гарсан гэх мэтчлэн ингээд одоо хэрэглээ нь өсөж байгаа боловч нөгөө талдаа бас нийлүүлэлт нь багассан байгаа нь бол харагдаж байна. За үүнтэй холбоотойгоор биднээс 2023 онд бол энэ их хэмжээний нүүрсийг бол ингээд импортлож авсан байна гэдэг нь бол бид нэр харж олж байна. За тэгээд цаашлаад хараад үзэх юм бол Хятад бол өнгөрсөн 23 онд бол 103 сая когсч нүүрсийг импортлсон. За үүний 67% бол Монгол улсаас, за тэгээд үлдсэн хувийг нь бол Оросын холбооны улсаас бол экспортлсон. За Орос Украины дайнтай холбоотой Оросын бол баруун дахь одоо зах зээлийн эзлэх хувь бол багасж байгаа. За үүнтэй холбоотой Оросын бол гол зах зээл бол бас Хятад улс болчиход байгаа. Тэгэхээр яг энэ когсч нүүрсний зах зээл дээр бол гол өрсөлдөж байгаа хоёр улс бол Орос болон Монгол улс байна. Гэхдээ манай улс бол яг энэ Хятадын нүүрсний импортод эзлэх хувь хэмжээгээр бол илүү давмгай 67%-ыг нь бол ингээд нийлүүлсэн байна гэдгийг бол бид нар харж байна. Тэгэхээр яг ийм шалтгааны улмаас өнгөрсөн онд Хятад улс манай улсаас бол ингэж нүүрс хадтаж авсан юм. Тэгвэл он гараад юу ямар төвшөнд авъя гэдэг бол маш сонирхолтой болж байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр он гарснаар бол за эдийн засгийн өсөлтөг бол сая 5 сарын 15-нд нэгдүгээр улирлын одоо эдийн засгийн өсөлтийн тоо мэдээлэл гарсан. За нэгдүгээр улиралд бол манай улсын эдийн засаг 7.8%-аар өссөн. За үүний гол шалтгаан нь бол ерөөсөө хэрэглээгээр өдөөгдсөн богино хугацааны эдийн засгийн өсөлт гэж харж байгаа. Яагаад вэ гэхээр за 2024 он бол дан ганц одоо манай улс төдийгүй дэлхийд одоо талаас дээш хувь нь бол ингээд сонгуультай жил болж байгаа. Тэгэхээр манай улсын хувьд нэг онцлог нь сонгуультай жил засгийн газрын хэрэглээ зардал бол маш их хэмжээгээр өсдөгөө. За тэгэхээр яг энэ засгийн газрын зардал бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 47.1%-аар өсч 10 их найт төгрөгт хүрсэн байна. Энэ 5 сарын байдлаар. За тэгээд цаашлаад бид нар өнгөрсөн оны 7 сард одоо төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн. Сая 4 сард бол бас цалин нэмлээ. За мөн за ингээд иргэдийн цалин нэмэгдэж байна. Тэгээд за нөгөө талаасаа он гараад бол хувьцаат компаниуд болон Эрдэнэс 5 толгойн ноогл ашиг тарагцсан гэдэг ингээд маш их хэмжээний мөнгө зах зээл дээр нийлүүлэгдснээс болоод за одоо Эрдэнэс 5 толгойн ноогл ашиг аваа та бүхэн бас өөрсдөө асуугаад үзээрэй. Эрдэнэс 5 толгойн ноогл ашиг аваа та бүхэн яг хэдэн хувийг нь хадгалсан бэ? За хэдэн хувийг нь одоо хэрэгэлсэн бэ? Зарцуулсан бэ гэд асуухаар дийлэнх хувь нь бол ингээд өдөр тутмынхаа хэрэглээ за хувьцас хунаар хүнсэндээ ингээд зарцуулсан байна. За хадгалсан хувь нь бол бүр маш бага байна. Бараг хадгалаагүй дан хэрэглэжсэн хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр хэрэглэсэн хүмүүс бол өөрөө юунд одоо зарцуулж байна гэхээр импортын бараа бүтээгдэхүүн зарцуулж байна. Ялангуяа манайх шиг одоо үйлдвэрлэгч биш хэрэглэгч улс бол иргэдийн хэрэглээ нэмэгдэхээр импорт л нэмэгддэг. Гадаадаас бараа бүтээгдэхүүн авах одоо хэмжээ нэмэгддэг. Нөгөө талаасаа бид нар гадагшаага мөнгө зарцуулж байна л гэдэг нь бол харагдаж байна. Тэгэхээр энэ одоо импортын хэмжээг бол бас бид нарыг импортын өсөлтөөс бол харж болно. За тэгээд эдийн засгийн өсөлтийг ингээд өмнөд өрсөлдөлийн хэрэглээгээр бол голлоо өдөөгдөжээ. За тэгвэл яг салбараар ингээд задлаад харъя гэж байна. За худалдаа үйлчилгээний салбар бол ингээд эдийн засгийн 7.8% өсөлтийн 2%-ийг бүрдүүлсэн байна. За уул уурхай тээврийн салбар бол бас
Уулуурхай жишээлбэл 1.9%-ийн эрийн нөлөө үзүүлсэн байна. Тээврийн салбар 1.3%-ийн эрийн нөлөө үзүүлсэн байна. За тэгээд бусад салбар бол 4% эрийн нөлөө буюу. За энэ донд бол цэвэр татвар буюу одоо татврын орлого байгаа. Татврын орлого бол 2.1%-ийн эрийн нөлөө үзүүлсэн. Гэх мэтчлэн ингээд эдийн засгийн одоо үзүүлэлтүүд бол маш сайн гарсан байна. За гэхдээ нэг салбар бол яг энэ эдийн засгийн өсөлтийг хойшин татсан. Энэ бол хөдөө аж ахуйн салбар. За хөдөө аж ахуй дотроо мал аж ахуйн салбар байгаа. За 1-2 сард бол манай улсын хувьд за цаг агаарын хувьд бол тэмч таатай байсангүй. За үүнтэй холбоотой малын хоригдол бол 6.3 саяд хүрч за өмнөх оны муу үетэй харьцуулахад 559%-аар бол ингээ өссөн байна. За энэ нь бол өөрөө одоо энэ хөдөө аж ахуйн салбарыг одоо хойшин татхад бол гол нь нөлөөлжээ. За тэгээд сөргөөр нөлөөсөн хувь хэмжээ бол 1.3%-аар албаар сөргөөр нөлөөсөн байна. За тэгэхээр энэ цаг агаарын нөхцөл байдал бол өөрөө нэг талаараа малын хоригдолд бол нөлөөлж байна. За тэгээд одоо удахгүй энэ ерөн саяын 6 сард бол маш их хэмжээний бороо орлоо. За бороо бол өөрөө бас газар тариалан ургац бүр 6 сард бол ингээд цас орж ийн. Тэгэхээр сонирхолтой үйл явдлууд болж байна. Энэ нь өөрөө бас яг нөгөө нэг одоо газар тариаланд бол бас ингээд сөргөөр нөлөөлж байгаа ийм үзүүлэлт болж байна. За тэгвэл яг энэ засгийн газрын хэрэглээ сая өслөө гэдэг ярьсан шүү дээ. Тэгэхээр засгийн газрын хэрэглээ ямар хэмжээгээр өссөн бэ гэдгийг бүр тодруулаад аваад үзье. 23 оны байдлаар бол засгийн газрын зардал 22.5 их найд төгрөгт бол хүрсэн. За төсвийн орлого бол 23.2 их найд. Тэгэхээр төсвийн ашигтай бол гарсан. За гэхдээ он гараад бол бас ер нь бол одоо экспортын орлого нэмэгдэж байгаа. За тэгээд дээрэс нь эдийн засгийн идэвхжиж байгаа энэ үед бол төсвийн орлого бол нэмэгдсэн, татврын орлого бол нэмэгдсэн холбоотой төсвийн орлого бол 11.9 их найд төгрөг байна. 5 сарын байдлаар энэ оны. За харин төсвийн зардал өмнөд урьдчилан 10 их найд. Ингээд харахаар бол төсөв бол ашигтай байна. Харин энэ оны эцэст бол манай засгийн газраас төсвийн зардлыг 25.3 их найд төгрөгт бол хүрнэ. За төсвийн орлогыг бол 27.4 их найд гэж бол тооцоолсон байна. Тэгэхээр яг энэхүү одоо төсөөлөл маань яг ер нь бол хэрэгжээд явж байна. За тухайлбал яг төрийн үйлчлэгээний одоо албаагчдын цалин бол сая 4 сард 20%-аар нэмэгдсэн. За төрийн бусад ажилчдын цалин бол 10%-аар нэмэгдсэн. За манай улсад мөн одоо тэтгэр авч байгаа 499 мянган хүн байна. За эдгээр хүмүүс дунджаар нэг 685 мянган төгрөгийн одоо тэтгэр авдаг байсан бол 100 мянган төгрөгөөр нэмэгдээд 785 мянган төгрөг болсон. За дунджаар 15% өссөн. Тэгэхээр энэ маань өөрөө одоо иргэдийн орлогыг бүсгэд бол гол нь нөлөөлж байна. За цаашлаад өмнөд урьдчилан Эрдэнэс 5 толгойн 2022 болон 2023 оны ногдол хашиг бол нийтдээ 360 мянган төгрөг болвол ингээд одоо эдийн засагт бол орж ирсэн. Тэгэхээр энэ их мөнгө болвол одоо нэг манай иргэдэд болвол орлогыг нэг талдаа өсгөж, нөгөө талдаа орлого өсөж байгаа иргэд одоо тэргээ хадгаламжинд хийхгүй бол тэр нь өөрөө зардал болоод гарч байгаа. Тэгэхээр зардал болоод гарч ийна гэдэг чинь манай улсын хувьд бол импортын бараа бүтээгдэхүүн болоод одоо орж ирсэн гадаад валютаа цагаад валют болгоод ингээд гаргаж байна л гэсэн. Тэгэхээр өрхийн бодит орлого тэгвэл нэгдүрүүлээд ямар гарсан юм бэ гэдээ хараад үзэх юм бол өмнөх оны муу үетэй харьцуулахад 19.8% байна. Төсвийн өрхийн одоо бодит зардал бол 18.2% бол хүрсэн байна. Яг өмнөх жилүүдэд 2021, 22 онуудад бол ингээд төсвийн одоо өрхийн бодит орлогын өсөлт нь бодит зардлын өсөлт бол давдаггүй байсан. Яг ингээд сая төрийн албаагчдын цалин тэтгэвэр ингээд ногдол ашигт харагдсантай холбоотой иргэдийн орлого бол нэмэгдэж байна. За энэ нь бол өөрөө зардлын өсөлтөөсөө ингээд бас давсан эрэг ийм үзүүлэлт бол гарсан байна. За тэгвэл сая өмнө дурсанчлаа яг иргэд нөгөө орлоод байгаа орлогоо яг хадгаламж болгоод байршуулад байна уу эсвэл хэрэглээд байна уу гэдэг бол банкны салбарын зээл болон их үүсвэрийн үйлдвэрлэл дээр бол харж байна. Тэгэхээр их үүсвэрийн үйлдвэрлэл яг одоо 4 сарын байдлаар 39.7 их найд төгрөг байна. Энэ нь бол өмнөх оны муу үетэй харьцуулахад 27.3%-аар өссөн. Гэхдээ он гарснаас хойш болвол 800 тэрбумаар өссөн байна. Эсвэргээрээ банкны салбарын зээл 4 сарын байдлаар 30 их найд төгрөгт хүрч өмнөх оны муу үеэс 26.2%-аар бол өссөн байна. Гэхдээ он гараад болвол
одоо зээлийн үлдэгдэл 2.5%-аар өссөн байна. За зээл бол ингээд өсөөд байна. Нөгөө талдаа их үүсрийн үлдэгдэл бол ердөө 800 төгрөгөөр л өссөн байна. Тэгэхээр иргэд болвол ингээд зээл аваад хэрэглээгээ нэмэгдүүлээд за тэрийг импортын бараа бүтээгдэхүүн болгоод ингээд гаргаж байна гэдэг нь бол харагдаад байна те. За тэгвэл экспорт импортын өсөлтийг нь хараад үзэхээр 5 сарын байдлаар бол экспортын өсөлт өмнөх оны мөн үеэс 0.8%-аар өссөн байна. Харин импортын өсөлт 26.9%-аар өссөн. Тэгэхээр саяас 5 сарын статистик үзүүлэлтээс хараад үзэхэд манай улсад орж ирж байгаа одоо импортын машин бол 50 мянган ширхэг машин бол хүрсэн байна. Тэгэхээр ингээд төвжрэл их байгаа ч гэсэн хүмүүс бас машин авсаар л юм. Нөгөө талдаа бас импортын гол бараа бүтээгдэхүүн бол нөгөө дизель түлш байгаа тийм. Тэгэхээр гол импортыг бүрдүүлж байгаа юм бол бас машин болон түлш гэсэн хоёр бүтээгдэхүүнд бол бас төвлөрж байна. За тэгвэл өмнө дөрвөн манай улсын эдийн засгийн гол хөдөлгөөгч хүч байсан нүүрсний экспорт одоо он гарснаас хойш ямар байгаа юм бэ гэдээ хараад үзье. Та 5 сарын байдлаар бол бид нар нийт 31.7 сая нүүрс бол экспортлсон байна. За энэ бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад бол 20-30% орчим хувиар ингээд өссөн үзүүлэлттэй. За сая 4 болон 5 сард нийтдээ бид нар 14 саяыг бол ингээд экспортлсон. Дунджаар сард 7 одоо сая нүүрс гэсэн. Тэгэхээр өнгөрсөн жилийн хувьд бид нар сард дунджаар 5.5 саяыг экспортлж исэн бол одоо ингээд бит хэмжээ маань бол өссөн байна. Нүүрсний бит хэмжээ бол өмнөх үетэй харьцуулахад өсчихжээ. За энэ нь юу вэ гэхээр манай засгийн газрын одоо төлөвлөгөөд дүн болох оны эцэст 60 сая тонн нүүрсийг бол экспортлох гэсэн зорилтод бол хүрэх хангалттай боломж болцоо байна гэдэг ийм үзүүлэлтийг бол харуулж байна. За гэхдээ бид нарт анхаарах нэг зүйл байгаа. Энэ нь юу вэ гэхээр нүүрсний үн бол олон улсын зах зээл дээр унж байгаа. За ковидтой холбоотой, за эрчим хүчний аюулгүй байдал, за тэгээд одоо холбоотойгоор ер нь бол нүүрсний үн түүхэн дээд хэмжээнд бол хүрч өссөн. 22 онд бол бүр 200 ам доллараар гарсан, 250, 300 хүртэл хүрсэн, 400 хүртэл хүрсэн гэх мэтчлэн ингээд эдийн засгийн одоо тодорхойгүй нөхцөл байдлын үед бол нүүрсний үн бол маш их хэмжээгээр өссөн. Харин тэр үнээсээ одоо буцаад ингээд буурах үйл явдал ажиглагдаж байна. За жишээлбэл 2023 онд нүүрсний үн 1-р бол 162.8 тонн байсан. За энэ бол манай хилэн үн буюу одоо нүүрсний нийт экспортыг экспортлж байгаа одоо нүүрсний бит хэмжээний харьцуулаад гаргаж байгаа дундаж үзүүлэлт байгаа. Яа гэвэл одоо нүүрсийг чинь маш олон компаниуд маш олон одоо төрлөөс нь хамааруулаад үнэтэй хямдхан гихмичлэн янз бүрийн мэдлээр зарж байгаа. Тэгэхээр бид нарт ямар нэгэн тодорхой бенчмарк үн хэрэгтэй учраас дунджаар бол ингэж хилийн үнээ гаргаад за нүүрсний үн хэд байгаа вэ гэдэг ингэж тооцоолж хардаг. За 5 сарын байдлаар бол энэ хилийн үн 114.5 ам долларт бол хүрсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө ингээд нүүрсний үн тасралтгүй унж байгаа. За олон улсын валютын сангаас нүүрсний үнийг бол энэ оны эцэст 110 ам долларт бол хүрнэ гэсэн ийм тооцоол бол хийчихсэн байгаа. За гэхдээ нэг сайн мэдээ байгаа. Энэ юу вэ гэхээр одоо ковидоос өмнө 2010-аас 2019 оны турш бол одоо дунджаар бид нар нүүрсээ 89 ам доллараар зарж ийсэн. Түүхэн дундаж байна. Тэгэхээр бид нар юу гэж харж болох вэ гэхээр яг бид нар нүүрсний үн буурж байгаа. Гэхдээ энэ бол бидний хувьд ингээд боломжийн үнэ. Бид нар ингээд түүхэнд байгаагүй одоо өндөр үнээр бол нүүрсээ батлуулж байна. За зарим үед бол бүр 60 ам доллараар хүртэл зарж байсан. Тэгэхээр нүүрсний үн олон улсын зах зээл дээр одоогоор унж байгаа гэдэг сөрөг мэдээ байгаа боловч бид нар бас түүхэн одоо дундаж нүүрсний үнээс бол дээгүүр зарах юм боломжтой байна гэдэг нь бол харагдаж байна. Гол анхаарах зүйл нь нүүрсний экспортын бит хэмжээг бол нэмэгдүүлэх юм шаардлагатай. За ийхүү нэмэгдүүлэхэд бол яг 60 сая бол бид нар ингээд өнгөрсөн жил 70 саяыг экспортлчихсан юм чинь 60 саяыг бол одоо тээвэр логистикийн боломжтой гэдэг нь бол харагдаж байгаа. Тэгэхээр бүр бит хэмжээгээ нэмэгдүүлээ 100 сая те 120 сая төгрөг хүргэх энэ боломжийг хийхин тулд нөгөө төмөр зам за бонтын сэргээн босголтын одоо хөтөлбөрүүдийг бол амжилттай хэрэгжүүлэх нь бол тэгэхээр шаардлагатай гэдгийг бол анхаарах хэрэгтэй. За тэгвэл мэдээж гадаадаас орж ирж байгаа мөнгө урсгал валютын орлого нэмэгдэж байгаа учраас манай гадаад валютын нөөц бол одоо өсөж байгаа.
За өнгөрсөн 23 оны хувьд бол бас нэг онцлог үзүүлэлт бол гадаад валютын нөөц түүхэн байгаагүй дээд хэмжээ буюу 4.9 тэрбум долларт бол хүрсэн. Тэгэхээр энэ үзүүлэлт бол гол одоо өмнөх оны муу үетэй харьцуулахад 45% өссөн. За он гараад тэгвэл 5 сарын байдлаар бол гадаад валютын нөөц 5.2% хүрч байна. За гадаад валютын нөөц хөрөнгөлөх нь өөрөө эргээд за манай улсын хувьд макро эдийн засгийн хувьд ямар одоо чухал үзүүлэлт вэ гэхээр за биднэрт бол одоо бондын төлөлтүүд байгаа. За манай улсын засгийн газар 2012 оноос хойш бол нийт 12 бонд бол гаргачихсан. За тэгээд 7-8-ыг нь бол ингээд 6-аас 7-8-ыг ингээд төлөө явж байгаа. За харин 24-25 онуудад бол ямар нэгэн бондын төлөлт байхгүй бид нар төлбөрийн харамтгүй байгаа. 26 оноос эхлээд одоо бондын төлөлтүүд хийгдэж эхэлнэ. За энэ үед бид нарт гадаад валютын нөөц хэрэг болно. За тэгэхээр энэ онуудад бол бид нар нөөцөө ингэж хөрөнгөлүүлэх нь өөрөө чухал юм аа. За тэгээд нөөц багаснаар бол иргэдийн төгрөгт итгэл багасна. За нөгөө талаасаа төгрөг сулрна. Бидний гадаадаас авж байгаа бараа бүтээгдэхүүн биднэрт одоо үнэтэй санагдана тий. Бид нар илүү үнэтэй үнээр одоо хөдөлж авах гэж мэдчихлээ. За тэгэхээр нөөц бол өөрөө төгрөгийн одоо доктортой байдалд бол маш чухал юм нөлөөтэй. За тэгээд ковидын үеэр маш их хэмжээгээр сулаад байсан төгрөгийн ханш бол одоо 24 он гараад бол чангарсаар байна. За жишээлбэл 23 оны 1-р улиралд 3518 төгрөг байсан бол одоо энэ 5 сарын байдлаар 3381 төгрөгт бол хүрсэн байна. Тэгэхээр ер нь бол ингээд манай эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор нөөц бас нэмэгдэж байгаа. За тэгээд иргэдийн төгрөгт итгэл нэмэгдэж байгаа. Иргэд төгрөгөөр хадгаламж хийж байгаатай холбоотойгоор бол ингээд төгрөгийн ханш бол чангараад явж байна. За тэгээд өмнө одоо дурдсанчлан тэгвэл олон улсын байгууллагууд Монгол банк, Дэлхийн банк, Хөгжлийн банк одоо Азийн хөгжлийн банк бол манай улсын эдийн засгийн өсөлтийг ямар түвшинд хүрнэ гэж төсөөлж байгаа вэ гэдэг талаар авч үзье. За тэгэхээр олон улсын валютын сангаас хамгийн өөдрөг буюу 24 оны эцэст 6.5% одоо хүрч өснө гэсэн төсөөллийг гаргасан байна. За 25 он 6%, за Дэлхийн банкны хувьд 4.8% хүрч өснө гэсэн байна. 2024 оны хувьд Азийн хөгжлийн банк 4.1% гэх мэтчлээ. За Монгол банкны хувьд бол харьцангуй одоо нэлээд багаар буюу одоо 24 онд манай улсын эдийн засаг 3.8%-аар өснө гэсэн ийм төсөөллийг гаргасан байна. За эдгээр төсөөллүүд бол дандаа 2024 оны 4 сард одоо шинжилсэн ийм тоо үзүүлэлтүүд байна. За тэгээд дунджаар харах юм бол 24 оны эцэст манай улсын эдийн засгийг бол 4.9% бол хүрч өснө гэсэн ийм одоо төсөөллийг гаргажээ. За инфляц байгаа. За инфляц бол сүүлийн 6 сард Төв банкны зорилттой интервалд бол хэлбэлцэж байгаа. За 5 сарын инфляц бол 5.7% гарсан. Гэхдээ ингээд инфляц буураад байгаа ч гэсэн 2024 оны эцэст за 25 онд бол инфляц одоогийн түвшнээс бол өснө. Яагаад гэвэл иргэдийн хэрэглээ нэмэгдэж байгаа. За хэрэглээ нэмэгдэж байгаа гэдэг чинь зардал бараа бүтээгдэхүүний одоо эрэлт нэмэгдэж байгаа бол үнэ нь өснө. Тэгэхээр инфляц бол оны эцэст бол нэмэгдэнэ. За 25 онд бол бас ингээд өсөх хүлээлттэй. Тэгэхээр саяны байгууллагуудын тунджаар бол инфляц 24 оны эцэст 8.6% бодлоод хүрэх юм хүлээлттэй. За 25 оны хувьд бол 7.9% гэсэн ийм одоо төсөөллөг бол гаргасан байна. За тэгээд эдгээрийг ингээд хараад үзэхээр яг маш богино хугацааны бид нар ингээд дэлхийн нийтээр бол манай улсын одоо уул уурхай салбар дээр тогтож байгаа эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон. Тэгээ нөөцний экспортод бид нар ингээд дараагийн 10, 20, 30 жил бол мэдээж найдахгүй дэлхийн нийтээр нөөц хүчлэг хийнээс ингээд татгалзаад явж байгаа энэ цаг үед бол яг энэ нөөцний экспортоор өдөөгдсөн одоо энэ эдийн засгийн өсөлт бол өөрөө доктортой удаан хугацааны биш гэдгийг бол бас анхаарах хэрэгтэй. За гол худалдаа авахч улс маань өөрөө 2060 он хүртэл гэхэд бол нөөц хүчлэг хийгээд тэг болгох ийм зорилттой. За тэгээд дотоодын уурхаануудаа хаагаад эхэлж гисэн. За тэгээд хориг тавиад за бүр тодорхой хэмжээний одоо банкны үйлдвэрлэлд ч гэсэн одоо хориг тавьж байгаа. Тэгэхээр ер нь бол ингээд нөөц бол ирээдүйн 20-30 жилийн одоо чухал үзүүлэлт бол бишээ. Бид нар ингээд ойрын одоо 10 жилдээ л магадгүй одоо
нүүрсэндээ найдаад нүүрсний экспортоо нэмэгдүүлээд ингээд явах боломжтой байх. За харин зэс бол яг өөр бүтээгдэхүүнтэй. Тэгэхээр яг энэ 24 оны өсөлт бол өөрөө нэг талаасаа яг богино хугацааны одоо засгийн газрын зардлын одоо өсөлттэй холбоотойгоор ингээд би болсон өсөлт байна. Бид нар энийг ингээд эргээр бас ингээд эдийн засаг өсөж байгаа юм чинь ингээд хэрэглээг нэмэгдүүлээл байхгүйгээр одоо дараа жилүүдэд явах вэ 25 26 онд явах вэ гэдэг зүйлээ бас ингээд бодох зайлшгүй шаардлагатай гэдгийг бол анхаарах хэрэгтэй баг. За тэгээд анхаарал хандуулж сонссон та бүхэндээ баярлалаа. Баяртай.